За өнөөдрийн хичээл харьцангуй хурд ба хурдтал. За тэгэхээр энэ маань ямар учиртай юм бэ гэхээр хөдөлгөөнүүдийг харьцангуйгаар хоёр биетийн одоо чинь хоёр өөр тооллын систем хэрхэн ажиллагдах вэ? Хоорондоо харьцангуй ямар хурдталтай хөдөлөх вэ? Нэг биетийг хөдөлж байгаа нөгөө биетээс нь ажиглавал ямар хөдөлгөөн ажиллагдах вэ гэдэг талаар ерөнхийдөө үзнэ. За тэгвэл одоо бид нар ямар хөдөлгөөнийг авчих вэ гэхээр би шиг ямар юм бэ гэсэн сургалт тавьж аваад өөрөөсөө шохог шийдэх. За тэгэх юм явж их үедээ би шохоогоо шийднэ. За тэгвэл явж их үед шохог шийдэх юм бол та нарын хувьд юу харагдах вэ гэхээр таны шохооны тариал дээр ингэж харагдана. За одоо харъя. Тэгэхээр шохоо юм зэрэг шийдээд ийм зэрэг томж байгаа буюу та нарын хувьд яг ийм үйл харагдаж байна. Одоо би бичлэг үзэж байгаа хүмүүс юм гэсэн. Харин миний хувьд яв харагдах вэ гэхээр яг шохоо дэшээ яваад эргээ буцаж байгаа учраас миний хувьд бол ингэж харагдана. За тэгэхээр энэ бол юу юм бэ гэхээр хөдөлгөөнгүй байгаа тооллын системийн хувьд энэ болохоор хөдөлж байгаа тооллын системийн хувьдаа гэж үзье. За тэгэх юм бол ийм бүхэн маягаар буюу ажиглагч одоо өөр өөр байдлаас шалтгаалan харьцангуй үйл бас ярьж болдог. За тэгэх юм бол бид нар S тооллын систем. S тооллын гэдэг нь юу вэ гэхээр S нь stationary буюу хөдөлгөөнгүй гэж үзье. Хөдөлгөөнгүй. За хөдөлгөөнгүй тооллын систем. За энэ шиг. За түүний ээжүүд миний хөдөлж байх тооллын систем. Эцэг. За энэ нь болохоор stationary, энэ болохоор unstationary буюу хөдөлгөөнд буюу энэ нь ямар нэгэн энтэй харьцангуй вен гэсэн утгатай байгаа гэсэн байна. За S штрих нь S нөлтөө S-тэй харьцангуй вен нөлтөд томилж байна. За энэ юу гэхээр S штрих гэдэг маань миний хувьд тооллын систем. S гэдэг бол та нарын үзэж байгаа буюу хөдөлгөөн байгаа тооллын систем гэж. За тэгвэл S штрих тооллын систем хөдөлж байгаа ямар нэгэн Аз. За тэгвэл миний хувьд радиус вектор бол эндээс энэ хэлэх нь бол R штрих болсон. R штрих. Тэгвэл хөдөлж байгаа хөдөлгөөнгүй тооллын системээс харахад бол энэ юу юм бэ? R тооллын R радиус вектор гэж үтгий. R радиус вектор. За нөгөө талаас энэ S штрих тооллын систем нь S-тэй харьцангуй V-ийг хөдөлж байгаа учраас V-ийг уцаараа хөгжүүлэх юм бол энэ бол зам бол. Энэ бол шилжилтийн вектор. Шилжилт. Тэгэхээр энэ хоёрын тооллын системийг харьцангуй за энэ болохоор энэ юу юм бэ гэхээр энэ болохоор V-ийг тавьж байна. За энэс ингээ харах юм бол вектор нөлөөг харна. Тэгвэл А-ийн хөдөлгөөн маань болохоор S штрих тооллын систем, R штрих радиус вектортэй, S тооллын систем буюу хөдөлгөөнгүй тооллын систем, R радиус вектортэй гэж бодох юм бол энэ вектортэй энэ векторын юм бол R вектор болчих. За эндээс V нь T R штрих гэдэг бол R радиус вектор болчих юм байна. За би хооронд дифференциал авах юм бол за юу болох вэ? Бид D R радиус вектор T гэдэг дифференциал авах юм бол хорд болчихдог. Гэсэн хорд болчихдог. Энэ дээр маш бага өөрчлөлт. За маш бага өөрчлөлт, хугацааны маш бага өөрчлөлт байна гэдэг чинь ерөөсөө шилжилтийг хугацаанд хувааж байна гэсэн. Шилжилтийг хугацаанд хуваах нь юу болчих вэ гэхээр вектор хорд болчих. Буюу бид нэг англиар velocity гэж нэрлэдэг. За тэгвэл эндээс дифференциал авах нь D R T into D V нөл T dt
Дтэй болно. За эндээс ингээд дифференциал авах юм бол эндээс юу гарч ирэх вэ гэхээр V чинь энэ дээр нь бол юу гэхээр V нар гарч ирнэ. За энд чичиг байна. За энийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр галлей хургалт гэж нэрлэж байгаа. Галлей хургалт. За эндээс энэ бол V гэдэг хурд маань юу юм бэ гэхээр хөдөлгөөнгөө байгаа тоолсон системээр А гэсэн цэгийн хөдөлгөөний гарч байгаа хурд болж байна. За V нь юу юм бэ гэхээр энэ хоёр тооллын харьцангуй хурд. За V стрик гэдэг нь юу юм бэ гэхээр энэ А цэгээр хөдөлж байгаа хөдөлгөөний хурд болж байна. За тэгвэл эндээс энэ хоёр системийн харьцангуй хурд маань юу болж байна? Харьцангуй хурд гэдэг бол V нь V-ээс хасах V стрик гэсэн. Хоёр тооллын системээр ажиллагдаж байгаа хурдуудыг хооронд нь хасах юм бол тэр бол хоёр тооллын хоорондын харьцангуй хурд гарч ирдэг. За тэгвэл хоёр тоолл маань хоорондоо ямар нэгэн B-ийн гэсэн хурдаар тогтмол хөдөлж байна. Тогтмол хурдаар хөдөлж байгаа эндээс нь дифференциал авах юм бол за нөхөд D, V, T гэдэг нь юм байхлаар юм хурдтай болж байна. Эсвэл хурдны өөрчлөлтөд хугацааны өөрчлөлт болж байна гэсэн. Тэгэхээр энэ нь хурдтай болж байна. Тэгвэл эндээс дифференциал авах юм бол D, V, T тэнцүү D, V нар D, V стрик юм байна гэсэн. За эндээс энэ тогтмол тооны өөрчлөлт гэдэг үг ойлгож байна. Тэгэхээр 0 D тоогод энэ бол тэгвэл чинь энэ бол юу болох вэ? Хурцтол энэ бол стрик. Тэгэхээр хоёр тоол маань хоорондоо V гэсэн тогтмол хурдтай хөдөлж байгаа тохиолдолд хоёр тооллын хурд дотоод хоорондоо ямар гэдэг вэ гэхээр тэнцүү байдаг. За энийг үл ерөнхийдөө бол юу гэдэг вэ гэхээр галлей хурд гэж хэлдэг. За жишээ болгон авахад за хэцүү нэг хэмжээс төлөвлөлөөр шугууны даваа хэлэнд авч үзье. За тэгэх юм бол машины хурд 50 км/цаг, автобусын хурд автобус гэж 30 км/цаг. За ингээд өөдөөс явж байгаа харьцангуй хурдтлыг олоод. За энэ одоо чинь бага ангидууд бид нар яаж хэлдэг вэ гэхээр өөдөөс явж байгаа учраас замыг бол нэг нь зогсооцсон байж байгаа өөдгийг харах юм бол яг үгээр нэг нь 80 км/цаг хурдтай явж байгаа юм шиг. За энэ бол мэдээж ойлголттой гэж өөдөөс явж байгаа илүү хурдан замыг өөдөө туулцдаг. За тэгвэл яг вектор ялгуурын хөвдүүд бид яг яаж тооцох вэ? За тэгвэл би одоо олох юм маань болохоор машины автобустай харьцангуй хурдыг хэлээ. Машины автобустай. За тэгэхээр ажиглагчийн хувьд хэм болох юм гэхээр бид нар машины автобустай харьцангуй хурдыг олж байгаа учраас машин хөдөлгөөн бүмээр автобус нь явж байгаа мэдээж харна гэсэн. Тэгэхээр энэ тооллын систем бид нар хэрэг хөдөлгөөнгүй байвал яах вэ гэж. Тэгвэл энэ бид юу гэж харагдах вэ? За тэгвэл машины автобустай харьцангуй хурдыг бид яаж болох вэ? Машины автобустай харьцангуй хурд болох гэдэг бол автобусны хурднаас нь бид нар машины хурдыг хаснаа гэсэн үг. Автобусны хурднаас нь машины хурдыг хасна. За энэ бол юу гэхээр вектор ялгаа. За энийг хөдөлгөөн бүмээр төсөөлөд энэ хөдөлж байгаагаар судлаа гэсэн. Тэгвэл хөдөлж байгаа чиглэлээс нь хөдөлөхгүй байгаа зүйлээр яах вэ? Бид нар хасаж өгч байгаа гэж. За тэгвэл машины автобустай харьцангуй хурд гэдэг маань автобуснаас нь машиныг хасна гэсэн. За тэгвэл энэс вектор ялгуур учраас бид нар чиглэлийг сонгоно. За чиглэлийг сонгохдоо бид нар юу хийх вэ гэхээр шугууны даваа учраас энэ чиглэлийг хөрийн чиглэлийг хөрөндөө сонгож байгаа гэсэн. За тэгвэл би энэ автобусны явж байгаа чиглэлийг гэсэн. За тэгвэл юу болох вэ гэхээр би машины хурд маань сөрөг тэмдэгтэй болно. Яагаад тэгэхээр энэ иш чиглэж байгаа учраас энэ чиглэлээс өгч. Харин автобусны хурд маань юу вэ? Энэ бол эрэг тэмдэг авч байгаа гэсэн. За тэгвэл машины автобустай харьцангуй хурд нь гэж. Автобусны хурд нь эрэг утгаараа хасах машины хурд өөрөө хасах хэрэгтэй. Хасах
очих нь хасгаас эндээс нэг болохгүй юу? Машины автобустай харьцангуй болвол нэмэгдээд болчихж байгаа. Нэмэгдээд болчихж. За энэ бол ингээ ойлгомжтой байна. 80 км/цаг. За тэгвэл дараагийн тохиолдолд хэрвээ нэг чиглэлд явж исэн байна. За нэг чиглэлд явахдаа за эндээс энэ шигээ Б автобус энэ шигээ Б машин. Одоо хэдүүл эндээс юу болох вэ гэхээр дахиад машины автобустай харьцангуй болдог. За тэгвэл юунаас явах вэ гэхээр ажигч одоо машин болоо. Машин дотор хүн сууж байгаа автобусыг харна гэсэн үг. Тэгэх юм бол энэ автобусны хурд бол бага хурдтай байгаа учраас машин ингээд урд явчихна буюу автобус наад нь очиж. Тэгэхээр энэ сууж байгаа ажигч юу гэж харах вэ гэхээр энэ автобусыг хоошоогоо явж байгаа юм дээр. За тэгэхээр яг тэр нэг өмнө үү гэдэг юм байна. За би энэ чиглэлийг ирэх гэж бодож байна. За тэгвэл машины автобустай харьцангуй хурд явах гэдэг бол автобусны хурднаас машины хурдыг хасна. За эндээс машины автобустай харьцангуй хурд юм. За энэ хурд эерэг болно. Яг тэр чиглэлтэй учраас энэ тэмдэг эерэг болно. Энэ хурд бас эерэг болно. Тэгээ нэмэх хасрын сүүл тэмдэгтэй Б машин. Эндээс энэ автобусны хурд 30 машины хурд 50 км/цаг учраас энэ бол сөрөг 20 км/цаг. Энэ шавь. За тэгэхээр бороо ингээд ихс доош орж байгаа. Салхигүй хэвлээ ихс доош орж байгаа. Энэ туслах юм байна. За тэгвэл галт тэрэг ингээд яг хөлгөөнд явж байгаа тохиолдолд яг хөглөр бороо бол ингэж ташуу орж байгаа юм шиг. За тэгвэл галт тэрэг хэдийн хэмжээний хурдтай явна. Тэр болоо чинь борооны ташуулт бол одоо төдий жимийн ихсэн. За тэр нь юунаас сонсож байгаа гэхээр галт тэрэгний хурднаас болж байгаа. За тэгвэл цонхоор ажиллаж байгаа ажигчид юу гэж харагдах вэ гэхээр борооны галт тэрэгтэй харьцангуй хурд бол яг энэ чиглэлийн дагуу явж байгаа шиг. За одоо бидний жишээ нь 53 градус гэдэг үг. Тэгвэл энэ 53 градус галт тэрэгний хурд 40 км/цаг урттай бол бидний борооны хурдыг их болох гэж. Борооны хурд. За магадгүй бүр энэ галт тэрэгтэй харьцангуй борооны хурдыг хүртэл авч болно. За тэгвэл бид нар яах вэ гэж. За бид нар юу судалж байгаа юм гэхээр энэ цонхоор бол борооны хурдыг авч байгаа. Юу тарьцангуй галт тэрэгтэй харьцангуй. Яа тэгэхээр галт тэрэг өдрөө болж байгаа. А гадны ажигч бол мэдээж хөдөлгөөнгөө ажигч бол нэмийг л. Тэгэхээр бид нар яг борооны үнцээр орж байгаа хурдыг. За тэгвэл эндээс бид юу болох вэ? За борооны галт тэрэгтэй харьцангуй хурдыг гэж байна. Борооны галт тэрэгтэй харьцангуй. За тэгвэл эндээс бид нар борооны хурднаас галт тэрэгний хурдыг хасаж байна. Борооны хурднаас галт тэрэгний хурдыг хасаж. За тэгвэл бидэрт энэ хоёр хэрэгтэй. За тэгээд энэ нэгдүгээр гарч ирнэ гэж. За энэ вектор дээр энэ векторыг нэмбэл юу? Энэ чиглэлд аваад байна. Гэтэл галт тэрэгний хурд маань сөрөг гэдэг чинь бидний хувьд юу болох вэ? Сөрөг чиглэлтэй галт тэрэгний хурд. За тэгэхээр бид өмнө хичээл хийжсэн. Бид өмнө Б эндээс нэмэх нь сөрөг хасах Б гэж шууд байна. Ямар сөрөг бол байна. Ямар сөрөг вектор байна гэсэн. Тэгвэл энэ вектор дээр энэ векторыг нэмнэ гэсэн. Тэгвэл векторыг барилгаар зурж болох энийг энэ дээр авч холбох уу юу? Холбох уу гэхээр эндээс борооны хурд жишээ хасах галт тэрэгний хурд гэж байна. За тэгээ энэ хоёрын хэлбэр чинь юу вэ гэхээр борооны галт тэрэгтэй харьцангуй болж байна гэсэн. За тэгээ энэ үнцэг юу гэхээр 53 градус. За тэгэхээр эндээс цаашаа юу болж байгаа вэ гэхээр бид геометри болж байна. За энэ хасах чиглэлийг за ингээд дуурах юм бол энэ гурван маань энэ Б борооны хурд, за энэ Б галт тэрэгний хурд, за энэ борооны галт тэрэгтэй харьцангуй хурд буюу энэ түшинс хурд болчихлоо гэсэн. За бид нар эндээс энэ тал болж байгаа 40 км/цаг
бол энийг болж. Тэгвэл үнцгийн эсрэг уршиг катдыг гипноз харьцуулах юм гэж. Энэ бол синус. Тэгвэл үнцгийн эсрэг нь B галтрыг B борооны галтртай харьцуулж байгаа юм бол энэ бол синус 50. За эндээс борооны галтртай харьцуулж байгаа бол B гэх байгаа синус 50. За ингэ олчих. За синус 53 чи юу вэ? Синус 53 0.8 гэдэг. За косинус 53 0.6. За тэгвэл бид тэр энэ талыг олчлоо. За энэ талыг бас олж. Энэ талыг яаж олох вэ гэхээр үнцгийн эсрэгийг налтанд харьцуулах юм бол тан гэсэн үг. За тэгэхээр B бороонд харьцуулах юм бол тангас 53. За эндээс борооны хувьд юу гэж хэлэхээр B гэх байгаа нь тангас 53 градус буюу тангас 53-ыг үржүүлэхээр бас бичиж байна. B-ийг үржих нь тангас 53 гэж байна. За эндээс ингээ борооны хувьд маань 40 км цагийг үржих нь тангас 53 градус. Эндээс ингэ бодох юм бол за эндээс борооны хувьд маань 30 км цаг гэж байна. 30 км цаг. За ийм хүн маягтаар бид нэр хэцэнгуу хурдыг олж болдог. Ингээд бол амарх юм тийм. Бид нар борооны хувьд олж байна. Гэхдээ галт хэрэгтэй хайцсан болдог. За тэгэхээр хайцсан болдог олж байгаа гэдэг бол борооны хувьнаас нь галтрын хувьдыг хасааж өгнө. Энэ бол ерөөсөө вектор ялгар. Тэгээд энэ вектор ялгарыг бид бол өмнө вектор энэ часаас сурсуулж нэг боддог шиг бодоод байгаа юм гэсэн үг.